9V podcast 2 дугаар үлрэлийн 11 дахь дугаар. За энэ удаагийн зочноор за жүжигчин Пампис холцож байна. За хаа намар цагийн минь сайхан намарч шин одоо ингэж сууж болно үстэй. Болно шүү дээ. Одоо чи нөгөө нэг эхний намрын тэргүүн сар. Тий, тэргүүн сарын дунд үе. За. Дунд үе хаа. Дунд үе дөөр орцсон уу? Орчлгүй байх. Одоо нэг өглөө сэрүүх орой сэрүүх болоод эхэлж байгаа шүү дээ. Тийм л. Тийм. Лагар магаар дээр шүүдэр мөдөр унаад янз юм бэл. Одоо л гоё болж эхэлж байна гэхдээ. За урилга хүлээн авчихсан баярлалаа хаа. За зүгээр. За ажил ихтэй юм уу? Ажил ихтэй дүүдэж гэсэн амжилт юм гоё подкаст явуулж байгаа. Дүүгээ юу н хараад явдаг. Тэгээ бүх янз янзын кино мөн янз янз юм гэж явдаг. Би дүү дайггүй мундаг залуу гэж юмдаа тууштай. За баярлалаа. Зарим залуус ингээд харж байгаа нэг ганц хоёр юм хийгээд ингээд тэгэл цаашаа ингээд тэг зогсоогоод ингээд байхгүй болчихдог. Энд бол тэгээд өдийг хүртэл явна гэдэг бол маш мундаг, маш тууштай. Юмд юу н тууштай байна гэдэг занал тийм шүү дээ. Зөв хүргэдэм да. Үгэн нэстэ дааж явах гэж хичээнэ. Тий. За Пампис бас манай үзэгчид ер нь янз бүрийн хүмүүс байгаа. Тийм болохоор та ихлээд танихгүй хүмүүс бас байж магадгүй те. Одоо ялангуяа энэ жоохон хүмүүс танихгүй байж магадгүй. Тий. Тийм болохоор таас өөрийгөө бас танилцуулчихгүй хэлээд те. Танилцуулчих тий. За намайг Хадсангийн Батбаяр гэдэг 1979 онд төрсөн 45 настай 46 настай кино найруулагч жүжигчин мэргэжилтэй 2001 онд кино урлагийн дээд сургууль Хөдөлмөрийн Баатар Минд хоёр гэдэг хоёр багш шав найруулагчийн багш маань их жаргал гэдэг бас хүний шав ингээл нэг юм уран бүтээлч жүжигчин найруулагч юм байна да. За яг хөө манай подкаст эхлэхээс өмнө би бас танд товчхон хэдийн юм танилцуулаад өгье. Бус подкастуудаас манайх ялгаатай нөхөө ер нь үзэл бодлын талаар ярихыг хичээдэг. Одоо ховж гэхээсээ илүүтэйгээр те хоёлаа нэг кейс тавиад энэ дээр миний үзэл бодол юм байдгаа гэдэг ч юм уу те. Ер нь л үзэл бодлын талаар ярихыг ирмэлцдэг байгаа шүү. Тийм болохоор гой чөлөөтэй. Хоёлаа заавал зөв юм ярих гэдэг шаардлага байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ баярлалаа тий үзэл бодлын талаар гэхэлэр нөгөө хүмүүс айгүй гоё байна шүү дээ тий. Хэрүүл шүүгээ үзэл бодол гэдэг бол гоё. Үзэл бодлыг хаанаас ч хүн яаж аль өнцгөөс нь ч ярьж болно шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг үзэж байгаа хүмүүс маань авахын аваад гэх юм гээгээл л тий. Хоёлын нэг зөв ухаантай юм яриад байгаа ч аль. Тийм яг ухаан тийм. Өөрөө ч тийм нэг ухаантай ч хүн биш өөрөө. За яг Памписхийг юу яа хоёлаа өнөөдөр хоёлаа бас нэг жоохон чөлөөтэй яриг гэсэн үүднээс за багнаас юу н Пампис хаана өнгөрөв? Би яг унган бол Маккабнет юу гэдэг. Маккабнет одоо мэдэн штэ 5 ширтэг хэлдэг тийм Маккабнетэд үссэн. Гэр бүл зургуулаа. Аав маань баг байхад бурхан болсон. 8 дугаар ангид байхад. Тэгээ би ер нь 8 сартаагаас ахвал 8 ч одоо 6 ч юм уу. Тэрнээс багч 2 сартаагаас ч гэж эмээ дээр өссөн. Бүр. Тэгээ аав ээж хоёр маань нөгөө нэг залуу байсан болохоор ч тэр нөгөө нэг аав минь авчир хүн баггүй. Цэргэн. Тэгээ тэр үед нөгөө нэг ийш тийш хөдөө их томилгоонд явдаг шин. Тэгээд хөдөө хол ингээд ийш тийш томилгоонд явахаар хөхс замаа даахгүй байх гэж бодоод ээж маань ээж авч үлдсэн. Одоо би тэрийг ээж гэд дууддаг. Одоо ээж тий. Би 5 дугаар анги хүртлээр зүрсэн ээжигээ би хичээ гэж дууддаг гэсэн. Тэгээд одоо хэлж чаддгүй ээж хэлж чаддгүй. Ээж гэдэг сонирм байгаа. Тий. Одоо миний ээж бол 90 хүрч байгаа. Пөө. Тий. Ардын боловсролын тэргүүний хүн байдаг. Тэгээд 62 дугаар сургууль энэ жил 50 жил хийж байгаа. 62 дугаар сургууль чинь 21 дугаар оролт байдаг. Тийм, Маккабнетийн сургууль. 62 гэдэг сургуулиуд байдаг. Тэнд одоо миний ээж дөнгөж 16 наснаас ахуулаад багшилж эхэлсэн байдаг. Өөрийнхөө үе тэнгийнхэн 100 хүмүүстэй багшилж ирсэн. Тэгээд манай ээж 60 гартлаа багшийн ажил хийсэн. Яг нь 50 60 хүрээд нөгөө нэг юу яадаг шүү дээ. Тэтгэврт гардаг. Тэгээд нөгөө нэг ирээдүйн зөвшөлтбөр дээр багшаар ирсэн. Тэгээд нэгдүгээр болын 8036 гэдэг тий. Тэгээд одоо нөгөө манай алдарч шилжилт гэх киноч нэгжилээ шүү дээ. Тий. Тэн дээр багшаар авчихсан. Тэгээд дөнгөж 10 ээж маань нөгөө нэг тэтгэвэр гарсныхаа дараачсан багшаа хийжлээсэн зөвлөх багш гэдэг тий. Ээж маань 50 гаруй жил багшаасан баг гэж байна. Ам бүлэс сургуулаа.
гэсэн үү? Ам бүл ер нь 6 гэсэн үү? Яг одоо амьдарч байгаа нь яг 3 хүүхэдтэйгээр их нэртэй ингээд тавуулаа. Тэгээд ээж маань одоо энэ жилээс манад байх гэж боддог тийм. Ээжтэйгээ тэгэл 2 том хүүхэд маань тустаагаараа явцсан. Том охин маань энэ жил бас гадаад сурж байгаад энэ жил ирсэн. Франц, Итали сурж байгаад. Зөвшөөрөд ирсэн. Ер нь л хотын баруун захаас гаралтай. Тэгээ ер нь баруун бүсэл үг. Ер нь би тэгэхээр нэг яг зүгээр ингээл хүмүүс мах их бид нар чинь багтаа их тоширхгүй байсан шүү дээ. Тэ нөгөө барай хөөрөө гэж өвдөг гэсэн. Тэгэл аль хаарах уу гэдэг. Мах их нэгдүгээр ороод их. Ер нь ингээл баруун зүгнэл хөхөд. Гэтэ би бол Улаанбаатар хөлтлөөр Улаанбаатар хөхтэй л гэж дуртай. Бид хаач явахд нэг тийм яадаг. Би мах их би энийх гэж хэлэхгүй. Тийм Улаанбаатархаа. Улаанбаатархаа гэх. За одоо хоёлаа ингээд баг наснаас чахуулаа ингээд явнаа. За тэгээд сургуулаа төгсөөд жүжигчин мэргэжлийг сонгохоор кино урлагийн дээд сургуульд орсон тийм ээ? Тий. Би ч ер нь сургууль мургуулдууд бас түүвэсэн шүү дээ. Түүвэсэн ч 10 жилтэй юу? Оюутан сурах гэж бас муу ээжийнхээ чихийг их адууцсан бас тийм ч мондөг сурлагатай байгаагүй. Багш хүний хүүхэд байж тий. Жохон тийм яг алтан дундч байсан. Тэгэл тэрнээс яг хаяа сайн аавнаа. Тэгээд би тэр ч юм уу тийм хөдөлмөрч гэдэг юм тийм өөртөө ойрхон тийм хичээл дээр яг онцгой бусна л хэцүү юм. ундаж гурваараа. Тэгээд 10 жилд байхдаа орой нэг шүн шаг зардаг гэсэн зохицуулаад. Тэгээд унт чинь өглөө хичээлд явахгүй хичээл яг тасна. Хичээлд явлаа гэж гараад нэг дээвэр дээр гараа унтаад өгнө. Тэгээд байшин дээвэр дээр үү? Тий. 9 давхрын дээвэр дээр. Тэгээд 8 дугаар ангид ордог жилээ 8-аар төгсөөд барилгын 5 техникум Темс аваад. Темс сурч. Тэгээд Темстэй бас ахлах гутаад. Тэгээд Темсээс сургууль маань одоо энэ хүүхдийг өнөхөр одоо гарахгүй байна. Ээж наав гэх. Тэгээд ээж буцаж 10 дугаар ангийнхаа төгсөх жилдээ хөөгдөв. Тэгээд яг ээж нь багш байсан болохоор тэгээд 10 маань яаж хийж байгаа төгсөх. Аргалж аваад. Тэгээд 10 дээр сургууль дээр очиж тэгээд нэг Ившин гэдэг багш анги төгссөн. За яг нэг ийм асуулт сумаар санагдлаа хаа. Одоо дүүн та сахилга гуутсан гэж ярьж штэ тий. Тухайн үеийн хүүхдүүд одоо танаа найзууд тий. Бага насандаа ер нь яг өсвөр насандаа ер нь яаж юу сахилга гуутдаг байсан бэ? Яг зүгээр ингээд одоо ингээд гангстер мангстер гэж яриад байдаг шүү дээ. Яг л рил боддоор гангстер учраас би найзууд шүү дээ. Яг гэхдээ тийм муу залуучууд байгаагүй. Бид тэр үеийн хүүхдүүд юу хийжсэн. Яг л тэрийг л хийжсэн. Одоо нэг тэгээд нэг амар тийм муухай хорон байгаагүй. Янз янзын муухай заван хааштай тийм юм тийм муухай байгаагүй. Эвдрээгүй. Яг тэр үеийн хүүхдүүд бол дээд үеэс айгүй их ээж айж имээдэг байсан. Бидний тоглоомнууд хүртэлтэй айгүй гоё тийм бодд байсан шүү дээ. Матик гэл те баванч гэл твэг гэл яг ингээд амин харилцаад байна. Одоо нөхдүүдийг бас нэг хилээж байгаа ингээд уцаараа их тоглоод ингээд. Энэ яг үе үеэсээ л тийм баг да. Яг манай тэр үед ч юм уу яг үү тийм үе байсаа. Яг нөө одоо нөхдүүд бол тэр барай мараа гэхээр мэдэхгүй л дээ. Энэ нь дээрмэл байсан. Дээрм. Ерөөсөө шууд. Тийм ерөөсөө нэг талхаа авах гэж байгаа те нэг хэдэн нөгөө бүх аав ээжүүд хүүхдүүдтэй талхахын мөнгөийг үлдээ. Тэгэл тэрийг заримдаа дээрэмдүүлэн заримдаа алдчих юм бол өөрөө зүрхдээ дээрэмдэж явна. Алдсан замаар олж аваад мөнгө тоглоно гэж яддаг байсан юм. Зоосон мөнгнүүд яддаг байсан. Тэрийг нэг хуруудж байгаа дийсэн төрүүлж өгдөг. Мөнгө тоглоно гэхээр моогор гэж тэр үедээ өгч тоглолдог байсан. Тэр мэрэнд алднаа. За тэгэж явж хагаад яаж яагаад жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоч юу? За юу нөлөөлөө? Яг энэ нэг бас нэг тийм нэг удмын ч гэдэг юм байдаг юм шиг юм. Миний яг төрсөн ээж маань урлагийн хүн болно гэж айгүй их боддог байсан юм билээ. Баг багтаа айгүй их нөгөө нэг тэр үед нөгөө соёлын ордон гэж байдаг байсан. Тэр соёлын ордонд айгүй жүжиг тоглодог байсан байна тий. Жүжиг тоглоод ингээд тэгээд урлагийн сургууль шалгалт өгсөн чинь ганцхан хуваар ирээд тэр нь эрэгтэй хөлтэй хуваар ирээд одоо энэ найруулагч найдан дэрж идэг хүн
тэр юг аваад явсан. Тэгээд манай ээж маань яг нэг ангид байсан найруулагч найдан дээр шүдэг юм те. Тэгээд урлагийн хүн болж чадаагүй. Тэгээд манай гэрээс заавал урлагийн хүн болох хэрэгтэй байсан. Би л байсан юм шиг байна. Тэрнээс бол манай дүүнэр бол одоо чиргийн хүмүүс гэдэг. Ер нь гэрийнхнээсэн их дэмжсэн үү таныг? Жүжигчин болох ихтэн. Дэмжилгүй яах вэ? Одоо хамгийн түрүүнд мөн ээж маань те. Нөгөөш ээж маань миний одоо бүх бигээс одоо ах маань хүртэл жүжигчин болох гэсэн миний дээр. Ээж маань хамгийн бага эрэгтэй дүүн гэсэн. Тэр хүмүүс маань болохоор миний төрсөн ах л гэсэн үг л те. Дээр хоёр ахтай. Төрсөн ах маань маш их дэмжижсэн. Ягаад гэх юм бол тэр ах маань өөрөө нөгөө жүжигчин болох гэж байгаад тэргээ хаяа дөрөвдүгээр курстай хаяа гэсэн. Одоо энэ жүжигчин баяр хүү гэрэл сүх гэдэг цалгаж амби ах боо гэдэг нэг ангит байж байгаа. Бүр яг сураад эхэлсэн байсан биш үү? Тэгээд тэр ер нь 3 дугаар 4 дугаар тэр үчиг нэг Оросны 8 гэж хэлдэг байсан. Тэгээд 8-аа хийгээд явж байгаад эргэж ирээд гэхдээ шал ондоо мэрэгч эдийн засгч мэрэгчлэр сураад гэдэг. За кино урлагийн дэд сургуульд орсон. За хоёул одоо кино урлагийн дэд сургуулийн талаар жоохон ярина. Хүн болгоод кино урлагийн дэд сургууль. Ёстой л янз янзын юм дуулах юм а тий. Биш. Хэмээс яг тухайд Сүйс кино урлагийн дэд сургууль, соёл урлагийн сургууль байсан. Кино урлагийн дэд сургууль байсан. Хооронд нь хэр өрсөлдөөнтэй юм халаантай байсан. Гэхдээ тэр нэг алаан талаанх тийм өсөлтөө гэдэг юм байдгүй шүү дээ. Тэр үед чи яагаад ч юм бидний хөвтэй байсан. Тэгээд бүхэл бүтэн их сургуулийг яаж дэмждэг дээд сургууль барахад гэж том факультеттэй. Тэгээд бид нар чи манай сургуулийг соёл урлагийн сургуулийн дээрх кино урлагийн дээд сургууль гэж явуулах гэж байгаа. Тэгээд статус найр ондоо удаад киноны хүмүүс нь кинонда, тайзны хүмүүс нь тайзанда гэсэн тэр үед л тийм юм гаргасан юм шиг. Энэсэд одоо бол тийм бол байхгүй те. Тий, одоо систем байхгүй те. Тий. Тэгээд бид чи нөгөө нэг яг тайзан дээрс тоглоно, кинонд тоглоно. Ер нь адилхан. Яг тэд нар маань их сургууль гэдэг бол одоо бид дээд сургууль. Энд тийм зүгээр ярьж л байдаг ч те. Хүмүүс дээрээ л ярьж ирсэн. Яг соёл урлагийн сургуульд ингээд ороод яг тэнцээгүй айгүй их бэлдсэн хүртэл тэнцэмцээгүй хүүхдүүд нь кино урлагийн дээд сургуульд ирээд те. Ордог. Зарим нь яг өндөж жагаад соёл урлагийн сургуульд яг ордог. Тэгээ манай нөгөө соёл урлагийн сургуулиас шилжиж гэдэг юм уу те бас нэг гуйж байгаа хөөхтөд ирсэн. Айгүй одоо ертөнц байдаг шүү дээ. Кино урлагийн дэд сургуульд өгсөн нь. Тэр нөгөө нэг соёс 1-р курс юм 2-р курстээс те гараад кино урлагийн дэд сургууль эсвэл жилийн жүлээ аваад кино урлагийн дэд сургууль руу ороод ирсэн хөөхтөд айгүй их байдаг. Тэгээд тэд чинь соёс юм. Би бол одоо соёл урлагийн сургууль тэр айгүй их очдөг байсан л бас. Тэгээд хэлээд бидний үед бас байгаа. Гэхдээ бас нөгөө нэг курсын ялгаа гэж юм байна. Кино урлагийн дэд сургууль яг одоо соёл урлагийн сургуулийн курсын ялгааг бол энд түүл ярьдаг те. За одоо зарим нь бүр энд ховж болоо, зарим нь бүр одоо утгаа алдчих шүү. Одоо яг тийм байхгүй л та. Яг зүгээр хоёлаа одоо иргэн дурсах уу гэдэг талаас ярив. Кино урлагийн дэд сургуулийн курсын ялгаа хэр байсан? Курсын ялгаа бол гоё байсан. Мундаг байсан шүү дээ манайх. Курсэл бол курс. Гоё яхаа хичээдэг. Бүгд л ахаа хичээдэг шүү дээ. Бүгд яг зүгээр нэг курсын ялгаа сүултээ нэг тийм нэг булангартаад нэг муухай тийм заваа нөгөө дээрлэхэлт болоод нэг тийм заваа болсон юм шиг байна. Нэг үед бол зүгээр дээд үеийнээс имэн хийсүүгүн те. Сүултээ бол нэг тийм жоохон дээрлэх марктай одоо мөнгө төгрөгийг авдаг ч юм уу яад мэдгүй одоо тэр нь одоо тийм цаашаа бүгшаад нэг айгүй муухай болсон юм шиг. Бидний үед бол тийм байгаагүй. Дээд курс ахал бол ах шүү дээ. Маскын дэг яг миний доотлын курс. Дийгийнх тань доотлын курс юм уу? Тий, тэгээ би нөгөө нэг тоглоод тэгжсэн дээр чи доод курс юм уу зүгээр ампис ахаа гэж битүү гэдэг. За тэгээ мартчихгүй юу би. Тэгээ дараа нэг юунд дэвчлээ ингээ бөөнөр ингээ айгуу юмсэн. Ампис ахаа нөгөө нэг юу гэдэг гайхаад. Яг тэрийг санаад байчихгүй. Намайг ч ингээ тий шоглоод тоглож байгаа л да. Тэгээд би тоглоод инээжсэн. Би нэг тиймэрхүү. Тэгээ манад бол бас нэг тийм бас нэг айхтай тийм дээшээ доошоо гэдэг. Яг юу юм яг миний доотлын курс өгдөж ер нь үеийнхийнхэн болоод явчихж байгаа шүү дээ. Тэгээд
шоюаны нэтрэмэрэг гэл. Ер нь яг оюутан бахта за хэрс эхлэхгүй. За танаа ангийнхаа одоо ийм юм байна хаа. Одоо манай ангийнхан гэх юм бол урлаг талаас яг зүгээр Монгол ичдэл ерхий продюсер ган төмөр гэж бүрээдээ ган төмөр гэж. Тэгээд дууны албаны дараагаар нь одоо саруул заяа гэж байгаа. Эдийн саруул заяа гэх. Тэгээд манай ангиас яг яг жүжигчнийхээ мэрэгчлэр явж байгаа нь би л баг. Оо тийм үү. Манайх ч 15 6 хүүхэд гэсэн. Тэгээд амьдралын ирэхээ шүү дээ тий. Мужик ахын ч одоо танаас дээшээ юу доош. Би ч нэг кино урлагийн дээд сургуулийн хамгийн анхны төгсөгчд. Яг нь манай дээдлэлт ганзоо манзоо байдгийн ганц зэрэг мэрэг. Маскын кино урлагийн дээд сургууль. Тэгээд яг нэг цаадуулч бас шилжиж ирсэн. 3 дугаар курстай тий. Саяын дээдгээ сургуулиас манайх бол кино урлагийн дээд сургууль яг үнцэн анги гэж байж байгаа. Тэгээд анхны төгсөгчл гэж ярьдаг. Гэтэ дээрээ курстэй л тий. Тий. Тухайд яг солонгоц захирал байсан уу? Байдгүй яг нөгөө нэг баажи ялтаар нэг жоохон тэгээд ярьцсан. Яг зүр үнэн бодтой тэр үед нэг тийм л байсан тэрийгэл байсан. Тийм л сахилахгүй те. Хүүхэд байсан тэгээд яг би тэрэн дээрээс их зэмлүүлсэн л те. Тийм гэж юу байдгийм нэрч юу ахав те. Мэдээж хүүхдүүд буруу өдөрөөр тиймээ тэрний хүлэмжшээс. Ээг тийм байгаагүй яг тэр үедээ нэг жоохон амгалан залуу байхдаа те нэг жоохон барьцдаж аваад ингээл саасан. Тэрийг нэг жоохон ингээд ирчихээ. За яг бис кино урлагийн дээд сургуульд сурж ийсэн. За одоо та яг тухайн үе мууийг гоё дарж ярихгүй шүү. Зүгээр хоёулаа сайхан үннийг л ярилцээ. Гэхдээ яг нэг амар тэгж масыг хамарсан муухай харам юм ярихгүй байх. Тий. Тэгээ тухайн үед яг та өөрөө доод яг үзэл бодлын тухай яг тэрний үед ярих юм бол би ийм л байдгийм бах гэж бодсон байхгүй. Бид нар тэр үед чинь бол яг хэвээр тэр үед чинь хүнд дээрлгүүлнэ гэдэг бол ерөөсөө гутамшиг штэ. Хүний хүнд дээрлгүүлээд явна гэдэг бол хүн дуудуулаад дээрлгүүлээд ингэж явна гэдэг бол тийм ойлголт байхгүй. Яагаад гэх юм бол тэр үед чинь нөгөө нэг амьдралын төлөө тэмцлийг өөртөө хийжсэн байхгүй. Чинь нөгөө зах зээлийн үед ороо те талах малах гэдэг ингээд бүх юм ингээд өөртөө ингээд ингэж олдго юм байна, ингэж зарж мөнгө олдго юм байна, ингэдэг юм байна гэж шаг хүртэл зараад ингээд багаасаа ингээд жоохон хэрсүүчээд ч гэдэг юм ингээд явцсан хүүхэд бол тэнд зүгээр нэр хотлоо ярьж байгаа юм шиг ангийнхын дунд ороод ирэхэд баг авшиг л байгаа юм чи. Бүх юмыг мэддэг те баг. Тэр үедээ л яг тэр үедээ л өөрийгөө мэддэг гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ Улаанбаатар хотын хүүхэд те нэгдүгээр ороолын хүүхэд бас зүгээр байхгүй те тэр үедээ бас нэг жоохон цуудаа те бүжгэлдэг ингээд тэ нөгөө нэг өөртөө гэсэн пен мэнтэй болцсон тэ тэр үуч нөгөө айсток байл хамтлаг эготой байгаа шүү дээ амар өндөр биетэй байгаа шүү. Тийм хүн чи яах вэ урлагийн сургуульд ороод тэрүүгээр явж хагаад тэгээ хүмүүс нөгөө нэг өөрөө ч хамгийн дээдлийн курс болооч тэр үү тэгээд тэрүүгээр нэг жоох ингээд явдаг. Тийм л байсан. Би бол үннийг л хэлсэн. Шанаа өгт нь өгжсэн. Өгжсэн. Яг ер нь бол яг зангиддаг байсан уу? Тийм зангиддаг байсан. Яг манай яг найруулагч анги гэхээр дээдлийн ах нар л та надаас нэг төгсөлд мөртлөө хамаагүй үндэсний телевизэд ажиллаж байгаад ирсэн хүмүүст тэд нар чинь бол мань митиг бол ингэ штэ. Би бол бид нар бол нэг үеийнхнийг бол ингэ зангиддаг явчихдаг гэсэн. Тэгээд зангиддаг байсан болооч тэр кино урлагийн дээд сургуулиас кино драмын ангийн хүүхдүүдийг тэгээд нийлдэг хүүхдүүдээр нийлээд хамтлаг байгуулаад одоо захиалгах тийм хамтлаг байхгүй. Үндсүүр нь бол ерөөсөө бүр тийм оюутан бахаас ахуулаад эхэлсэн. Одоо нөө манлаах. Тий манай манлаач болохоор яг сүүлд нөгөө нэг юунаас л та мюзикл гэж сургуулиас орсон. Монгол сургууль. Монгол сургууль мюзикл гэдэг нэг тийм урлагийн сургууль байсан. Одоо татан богдсон л та. Шилжиж бас орж ирсэн. Шилжигч байх нь мюзиклоос бидэртэй нийлдэг гэсэн өөр сургуулиас. Тэр мюзиклоо төгссөн. Тэгтээ бидэртэй нийлж. Зүг. Тэрнээс бус нь бол дандаа кинолог дээр сургууль хүүхдүүдтэй ингээд намайг 4 төгсөж байгаад адиа маань нэгт орж исэн гэж бодлоо. Тэгвэл яаж ч үст анхны төсөгч нэ. Тэгэхээр нөгөө коллектив айгуу сайтай байсан. Баггүй манах тий. Тэгээд адиа маань яг зүгээр
гөгшин оюутнууд байсан байхгүй. Адаг ангийнхан бүгдээрээ намайг ахаа гэдэг байхгүй. Адаг газар өгшөө. Адаг чинь цалинтай оюутан байсан шүү дээ. За. Юу гэдэг яадаг цалинтай байсан? Үндэсний телевизийн гэрэлтэй цонх студийн директор захиалах тэнэ хамтлаг. Тэр чинь бас амар азтай. Яа тэр юу нөлөөсөн бэ гэхээр манай сургуулийн манай ангид дандаа найруулагч ах нар байдаг. Үндэсний телевизэд ажилладаг гэсэн. Тэр ах нар маань бидний байнга дуудаж үндэсний телевизийн те янз янзын болон энэ тэрүүгээр оруулах гэдэг гэсэн. Бид нар одоо тэр үе шиг энэ шиг YouTube гэж байхгүй шүү дээ. Хэдлэх зэрэг юм оождаг гэсэн те. Тэр үе болохоор тэгээд гэж явж байгаа нэг гэрэлтэй заах гэж шүний хөтөлбөрийн нэг гоё тийм хөтөлбөр үндэсний телевиз хийхээр болоод тэрний найруулагч нь манай ангийн найруулагч Харандангийн мегмар гэж ах маань найруулагч болоод тэгээд бидний тооцсон. Ер нь бид нар Монголын үндэсний телевизийн өглөө хөтөлбөрт хамрагддаг байсан. Зөвхөн энэ дээр нөгөө замд гарыг гэл те өглөө хөтөлбөрийн инээд мэлгсэн гэсэн ингээд янз янзын нэвтрүүлэг хийдэг байсан. Манай хамтлагийн бол бас айгүй том тулгуур бидний ер нь диж зэрэгтэй явахад ер нь гол нөлөөсөн хүн бол одоо бурхан болсон да талантай инкватор гэж нэг маань найруулагч айгүй олон кинон артун бол мэдээ зүгээр л нөгөө TV5-аар гарч ирсэн баха. Олон ангит кино. Би тэрэнд нь орчдаг. Чоны алтан шагаа гэж олон ангит киноноос хавлаа. Маш олон кино байсан. Ахыхын доогоос одоо киноны одоо яг нэг анх дөнгөж тоглож ирсэн киноны бараг 80% тэр хүн намайг тэг хажуудаа авч асент найруулагчаараа хийж тэгээд янз янзын дөрөв шингэж тоглодог байсан. За хоёлаа яг кино урлагийн дэд сургууль дарын жүжигчин гэж байдаг шүү дээ тий. Тэр нь юм шиг байна. Чи миний жүжигчин шүү гэдэг шиг ба. Тий. Яг нэг анги байсан л да бид тэр чи би нэг найруулагч ангид байхдаа тэр хатага нэг ангид байсан. Тэгээд кино урлагийн дэд сургууль ярьсан дээр бас хаа нэг ийм асууч. Одоо яг нөгөө нэг кино урлагийн дэд сургуультаа бас миний найзууд төгссөн. За одоо сурж байгаа ч юм тиймэрхүү те. Одоо миний дүүнер ч юм иймэрхүү хүмүүс зөндөө байна. Тэнгүүд жүжигчний анги нь ингээд одоогоор бол зүгээр ингээд мөнгө сургалтын төлбөрөөр бариад утсан оруулцдаг ч юм иймэрхүү ярианууд их байдаг л та. Иннээс болоод зүгээр нэг юм муу бас ингээд хармаас тэрнийгээ дагаа ингээд явж идэм шүү. А миний бодлоор би бас яг нэг кино урлагт ингээд ажиллаж исэн болохоор те. Тэгэхээр кино урлагийг дээд сургуулийн төгсөөд ирсэн хүүхдүүд жүжигчний анги төгссөн чи хамаагүй мундаг болсон байдаг. Кинон дээр. Тэгэхээр би яагаад гэж харсан бэхээр бид нэр адаглаад техникүүдээ мэддэг. Яаж угсрахаа мэддэг. Тэ? За одоо нэг жижигхэн дүр тоглосон ч болоо гарахтаа нэг гэрлийн үйл бариа гарчдаг ч юм уу. Тиймэрхүү ухамсартай болчдөг юм шиг байгаа гэж миний үднээс харсан баг. Яг одоо соёл урлагийн сургуульд сурж исэн жүжигчний анги хүүхд ч юм мэдэхгүй шүү дээ. Техник камерын хөлтөнд яаж угсрахаач мэдэхгүй ч юм уу те. Энэ талаараа ер нь давуу талтай юм шүү. Гэхдээ ер нь зүгээр нэг тийм кино урлагийн дэд сургууль төгсөндөө давуу талтай, соёл урлагийн сургууль төгсөндөө давуу талтай гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Тэр хүний л өөрийнх нь тэнд хүүрийнх нь ухамсар явж байгаа байхгүй. Энэ ингээд хөлмөнтэй гэрлийнх нь хөл байгаа маань гэр ингээд. Одоо ч соёл урлагийн сургууль ингээд том кино хийж байгаа сайн найруулагч байна. Энэ ихэнх л ингээд киногоор явж штэ тий. Зүгээр ингээд 100-ны хэдэн гэдэг юм уу жил болгон жүжигчд өгч байгаа. Тэрнээс нэг хүүхэд драмын театрт орж чадж ийнүгүй юу л байгаа шүү дээ. А тийм. Тэр бүгдээрээ л кинотой холбоотой болцоолохоор одоо энийг бол бүгд идэх. А бидний үед шүү. Харин бидний үед бол бид нар харин яг ийм хөл мөл бүх юм чинь кино үйлдвэр дээр өөрөө байж идэг. Том 10,000 гэрэл мэл. Энээс нь заалгаж байгаа шүү дээ бид нар. Холопошкнаас ахуулаад тий. Холопошк гэж ийм байдаг юм гэдэг. Бүгдийг яг кинод страдаар нь палантаа зааж байгаа юм бид. Палантаа зааж байгаа шүү. Тэгээ мэддэг шин. Тэгээд нөгөө кино урлагийн дэд сургууль гэдэг юм байгуулагдсан тэрлөө телевизэд ажиллаж исэн те залуучуудыг тэнд очиж сураад дипломтой болоо. Тэгээд телевизийн найруулагчдаар авч ирсэн байхгүй. Тэгэхээр мэргэжлийн тийм кино телевизийн найруулагч кино урлагийн дэд сургууль болон радио телевизийн дэд сургуулиудаас ингэж орж ирсэн. Тэрэндээ эндээ дөхөм яг нөгөө тайзан дээр жүжиг тоглож ирсэн хүмүүс маань яг нөгөө паланаас гарч явж тоглоод байдаг. Бас нэг жоох юм нөгөө алсын жоох юм далаачтай том хийх гээд ингэж байдаг. Тийм бас нэг асуудал. Одоо бол тэр бол ялгаа.
байхгүй. Одоо Зүгээр тийм хүнд тусалж байгаа тэр нэг юм гэрэл мэрлийн аваад ингээд наансаа ингэж байгаа юм бол зүгээр хувь хүний хүмүүжид өөрийнх нь шоуш тоглох гэж бодоод. А бидрийг бол намайг ч юм уу одоо манай хамтгийнхан ч юм уу одоо бидний үеийн залуучууд бол нүн телевизээр явсан болохоор тэрийг бол шууд ойлгодог кинонд багаас явсан болохоор гарахтаач нэг жижиг юм бариад гардаг ч юм уу шүүд өөрөө туслахаа хийгээд явж байна. Би бол айгүй олон кинонд туслах хийсэн шүү дээ. Туслахаар явсан. Одоо ингээл бид нар ингээл нэвтрүүлэг хийх гэж гарч өөртөө бүх юм ингээд аваад гаргадаг болохоор бүгд тэрийг мэддэг. Би өөрийгөө муу туслах байгаагүй гэж боддог. Би телевизийн 2 3 5 найруулагчийн дунд ингээл ганцхан туслах яваад гэрэл бүлүүдийн огсраал ингээд явж ирсэн. Ганцаараа. Явж ирсэн. Одоо зөндөө би надаа. Тэндээс л хүн юм сурдаг юм байна. Тэндээс хүн яхав нэг тим хийгээд өөрөө ихтэй хийгээд үзчихэлтэй тимсдэг гэрэл мэл тавиад. Тэгэхээр чи тэр зовлонгийг мэддэг болж байгаа байхгүй юу? Энэ хүн ядрах юм, энэ хүн ядардаг юм. Яг л өөрөө хийгээд ядарсан шүү дээ. Тийм шүү. Тэгээд харж байгаа. Юу н альва юм тэгээд пестерс ингээд яваад бас энэ яг өмнөний ортой юм даа л гэж боддог. Хүүхдгөө нөгөө гэрийн өмчлөж эхэлдэг гэж юм. Багаас нь бид одоо л ойлгож байгаа байхгүй. Ажилтай болгоо гэдэг. Багаас нь ажилтай болоод юм хийж байна гэдэг чинь ухаан задарч байна л. Тийм ээ тий. Юм уншаад нэг ингээл гэгээрэл ингээд мэдгүй ажилтай хүмүүс тэгээд цаашаа тархин задраад тэгтээ хажуугаар нэг шилдэ уншихгүй. Талигаач дамжаа багш те. Атын хийж байгаа. Төмөргөө өдөр бол хилтгэл байсан шүү дээ. 1% авиас 99% хөдөлмөр шүү. Дамжаа багш бол онол гэж байхгүй. Чин практик гэж байна. Практикаас онол гарсан. Тэр бүх юм хөдөлмөр. Тэгжил хэлчихсэн. Тэгэхээр яг бид нар авах юм аав хайх юм. Гэхдээ айл нь 50% л байдаг хөр та. Мэдээж ген гэж яригддаг л шүү дээ. Гений юм байдаг. За. Заавал түрк кинолын дэд сургалтыг орчихъя. За тухайн үед од толхын үслэн гэж тэмцээн болдог байсан тий. За өөрөө бас бүжгэлж явж исэн бах та. Бүжгэлгүй яг тэр үеийн одоо хүмүүс зөндөөл ингээл од толхын үслэн гэж кино гэсэн ингээл гарч ирээд. Тэгээ тэр үед бол бидний очих дуртайс газхан газар тэрл байсан. Од толхын үслэн. Тэн төрүүл хийл өсдөг байсан. Тийм талигаас баяс таах юм бас зохиодог байсан. Юун дээр цирк дээр болдог тэмцээнүүд. Юун тэгээ сүүлдээ энэ тэнд янз янзын тэмцээнүүд их зохиогддог байсан. Од толхын үслэн бол хамгийн бэст нь л дээ. Хамгийн том тэмцээн. Энэ тийм дүүрэг аймагаас ирж ингэж оролцдог. Тэгээд тийм ч дошоороо ингээл хайлаастайхан ирдэг. Хайлаастаас нэг хамтлаг ирлэхэд хайлаастайхан тэр аяараа дагдаг. Амгалангийн фэнүүдтэйг ирдэг гэсэн. Тийм фэнүүдтэйг ирдэг. Тэгээд тийм чи яах юм? Залуучууд тий Олоо 20 30 залуучууд ингээл хамтлагаа дэмжих гэж ирж байгаа юм шиг ингээд тэгээд энэ панатууд л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө хөл бөмбөгийн панат чи гараа зодоо шүү дээ. Дан. Яах шүү дээ. Нахал та баруун зүгийн. Ерөөсөө дандаа л тараа зодоо. Угаасаа ойлгомжтой. Тэрнээсээ тий айдгүй, тэрнээсээ тэгшээдгүй. Тэгээд тэр үед бол яах вэ? Бид нар бие биендээ муу сандгүй шүү дээ. Тэнти зоцоо би тэрийг аалан таалан тийм бол байхгүй. Тэнд октод хүртэл явж идэг. Октодоо голдоо яж байгаа хүүгүүд нь те тойрч өгч байгаа зодтолчоор октодоо ингээл аваад явдаг гэдэг тийм. Тийм гоё хүндлэлтэй өктөөний хайрлах те. Энэ од туслын үслэн за хэдэн удаа төрүүлв та хамтлагаараа. Манай аистопчууд Монгол байсан бүх тэмцээний төрөө магна шүү дээ. Бүх тэмцээний тийм цом. Тэрүүгээрээ юу нэгээд өөрөө тийм аюу тийм хөөрхөн тэр үдэ бүжиглээд тийм амбиц өндөртэй байсан болохоор дуусны дараа бас ингээд аюу хурдтай ингээд явсан баг гэж боддог. Гэтэ яг одоо энэ айстопийнхны амбиц одоо энэ эго энэ ийм байдал баг тэр үес гаралтай байж магадгүй шүү те. Тийм тэр үеийн гаралтайгаас гадна тэгээд ерөн зүгээр нэг тийм нэг гангстер рэп ч гэдэг юм уу те одоо энэ урсгалаад байгаад өөртөө бас тийм болцсон байж магадгүй. Ер нь найзуудын харизм характерны нэг тийм л те байгаа байдал л тийм. Гэхдээ яг хүмүүс тэгдэг чинь ингээ гадна талаас нь хараад нэг жоох ингээ бишүүрхэд байгаа мөртлөө дотор нь ороод нэг даваа өгсөлөд юм яриад ирэх. Хөө ямар гоё зөөлөн энгийн хүмүүс үү гэдэг. Би гайхаад юу яриад байгаа нэ зүгээр л хүн наач айдгүй л нинээ
баярлна яг л адилхан шүү дээ. Гаднаас нь харахаар ингээд сүрдээд идэх юм айгаад идэх. Тэгээ гоёлд тэгж харагдаж чадчих тийм амар харизм харагдаж ийн гэдэг бол өдий олон жил явж байгаа өөртөөх нь тий хөдөлмөр шүү дээ. Тийм ээ тий. Дуулж байгаа дуу болгоно хийд болдог шүү дээ. Хийд болоогүй дуу гэж тий. Их жил 30 жил. 30 жилийн амбиц. Сая бол ингээд тоглолт игээл тий бас хөөрхөн өөртөөх нь зүтгэжтэй хүмүүс болохоор ингээд авиас бол тайзнасаа гардгүй зөвхөн ингээд тэргээл үгүй шүү дээ. Одоо чи бүх юм ийм гоё entertainment болчихсон шүү дээ. Тийм гоё том entertainment юм чи үзэж хүн кайф таашаал авдаг байхгүй тэр тий бүх юм нь хослох хэрэгтэй байхгүй тэр дууных нь тэр тайз дийлэгц өнгө гэрэл хөгжим дугаар бүх юм олж идэх чинь маш гоё ярддаг. Дотор нь орсон хүмүүс ааштай нарай шатаад ингээд цөөхөн хүнтэй үгүй шүү дээ. Тэр сүүл хүн бод зөндөө байсан зөндөө. Миний бодлоор хүн пэг байсан. Тэнд харин зүгээр үдсэн тоглолт үзсэн хүмүүс ингээд сэтгэлийг ингээд харахад анхудаа тий Монгол анхудаа ийм гоё тоглолт үзлээ л гэсэн. Үнэхээр яг entertainment-ийг тулгаж чадсан. Тий. Барууны тоглолт хийсэн байхгүй юу? Тэр хүн тоглолтод таалагдаагүй л хэлнэ. Ааштай тэгээ мэгээл хамаагүй тэр хүн л таалагдаагүй л байхгүй тийм үстэй. Тэр чи хүмүүс бас кафер тий бас нэг гоё тэр өдөр стрессээ гаргамаар байна шүү дээ. Ингээд өнөөдөр ингээд зүгээр замын ингээд тийм үстэй дугаарын хязгаарт явхад хүн болгон стресстэй шүү дээ. Өдөр болгон стресстэй. Энийгээ тайлхаж галошоо тайлхаж хүмүүс чи очоод ганц хоёр пив уун бүжиглэн дуулна хөгжин хөөрн хүлээн болно шүү тэнд. Тэгээд зарим нэг ууж идэх хүмүүс нааштай дүүрэн аригдал мэдхгүй одоо. Тэгээд хүмүүс заавал тэндээс нь тэрийг олж аваад энд яа байдаг баруун тоглолтууд тийм үстэй пив бүхэл тоглолт тийм байгаа шүү дээ. Бүхэл тоглолт. Тэгээд тэнд хүмүүс сайхан нэг өдөр камерад авсан бол тэгээд болно шүү тийм үстэй гоёсон гэдэг. Яг би зүгээр энэ амтлагт байсан да ч юм уу энэ амтлагтай найзууд байсан да өмөрөөд ингэж байгаа юм шиг. Зүгээр байгаа процесс нь энэ багхгүй юу? Миний харсан өнцгөн л энэ. Бос хүмүүс яаж харсан бүүмэд. Хүн яаж харахаасаа шалтгаална шүү дээ тий. Гişнээ сайхан юм муухай болгож харуул муухай болгоод харна. Гişнээ муухай юм хүн сайхан болгоод харуул сайхан болгоод харна. Бүтэл адилхан. Ер нь ахын одоо нэг хор гарна гэдэг юм да. Хор гараач тэгээд гэм үү яагаад байгаа юм бэ? Одоо болж өгөл бүх юм нэг хөвтэйхэн сайхнаар харж байгаасаа л гэж боддог. Ер нь тийм бодол их зүгээр юм байл. Яагаад гэх юм бол өөртөө дотроо бачууш өөрөөр янз янзын бос эгогоо босгож ингэ заваарахгүй тэгээд ингэ сайхан амар амгалан дотроо их амар амгалан болчих хэвээр юм л хүн. Тэ тэрийг ер нь зүгээр ингэ шарын шашинж болон ингээл Аллах Будда аль нэгэнтэй Есүс Христ нь бүгд тийм л үнтэй сургаалтай л адилхан ихтлгийг хайрлаа. Тийм л байдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Өмнө харах ханараа л ойлгож байгаа шүү. Бахан буруу буудаад хүний уур гэхүүд бас. Яг ойлоос айстопын тоглолт ярьлаа хаа. Onyx самтлаг ирлээ энэ жил. Дахиад 2 дахь ирж байгаа Монголд те. Onyx самтлагийн бог яах гэж хэлчихэ. Onyx самтлагийн бог яах юм одоо тэр Onyx самтлаг юу хэр харизмтай тийм хүмүүс вэ? Одоо ингээд бид нар уучлаарай хаа. Бид нар ингээд нэг клипийг үзсэн шүү дээ те. Түг Onyx тэнгуутл нэг юм баллаг амар юм яриад ингээл дээр үе дуунууд нэстэ жинхэнэ гангстер бууддаг ингэдэг гэдэл яг иймэрхүү мэрэнгууд ярьдаг. Одоо тиймэрхэр бид нар ингээд төсөөлцсөн байгаа тийм. Яг ингээд хамтраад ажиллаад ингээд нэг тайзны ард бэлтгэл хийгээд ингээд явхад юу нэг хэр хүмүүс. Яг айхтар зэмдээ тайзны ард мард бэлтгэл хийгээгүй. Яг клипний зураг авалт Монгол хажууд нэгээр байгаа бэлтгэл хийгээд ингээд яг л адилхан нөгөө нэг миний яриад байгаа юм байна. Хүн шиг хүн тэнд инээж гин те ингээ баярлж гин нэг тийм тэртээ дөрөв нэг өөртөөх нь дууных нь ингээд нэг тийм харизм тийм болохоор нэг бас гангстер болохоор тэр алхалт малхал те бүх юм нь бас нэг тийм би явж байгаа байдал. Ингээд айстап ингээд зэрэгцүүлээд харахад бол яг л адилхан. Тэгтээ зүгээр тэр хүмүүсээс нэг тийм манай нэг зоргоо моргоо бүгд байсан шүү дээ. Ингээ анзаараад ингээд асууж яхад бол шууд хэлжлээ. Ер нь Азийн орн дондоо хипхоп бол тий Монгол айстап бол үнэхээр яг л бидний хэдүүлээ бол ахан дүүс юм байна. Шууд гэсэн шүү дээ. Бид нар бол ахан дүүс. Тэгэл ойлгомжтой байгаа шүү дээ. Яг байгаа байдал тий. Тэр богит бол үнэхээр адилхан байсан. Харахад бол яг бүр нэг тийм их рүүд юм шиг тий лаггүй. Бид даах харж бүр хөтлөө энэ татж. Манай нөгөө хамтлагийн бас сулган сайн аа гэж хэлдэг. Тэрнтэй хөтлөж шүү дээ.
байгаа байдал. Юу н бидний байдал нэг юм жоохон тийм төстөөдүүл юм байлаа. Арай нөө намхан нь уу? Тэ арай намхан нь тийм Федро гэдэг юм тий. Яг л Яг юм байлаа. Яг бидний байгаа тэр өмсөж байгаа зүүж байгаа байдал мэл ерөөсөө яг л бид адилхан хүн болохоор тийм. Гэтэ ер нь арай мөг хипхоп гэдэг бидээс нэг арай ондоо нэг ингэж байгаад юм шиг байгаа шүү дээ. Тэр яг нэг тийм яг л адилхан л. За хоёлаа нэг төр орхиод одоо кино урлаг руу эргээд нэг жоо харж байгаа. Спамписах сүүлийн хэдэн жил кинонд арай идэвхтэй байгаад нь. Тийш таахан одоо нөгөө үндсэн ахих нь одоо ганц хийж чадах юм л юм шүү дээ. Тэ? Энэ сургуулийн төгссөн хийж чад мэрэгжил үндсэн мэрэгжил тий. Эндээ өөрөө хайртай тий. Өөрөө ах нь өөрөө айгүй олон жил бас нөгөө нэг арх уугаа явцсан тий. Арх болсон. Юу нөх. Тэгж яхта яг жил яг ингээд найзууд маань урдгүй өмслөхөр ингээд жилд нэг кино ч юм бас нэг жижиг шажиг юм ингээд ороо яваад байсан. Арх уудаг байхдаа ч гэсэн. Тэгэхээр эндээ юм өөрөө дуртай. Би нөгөө болж өгвөл өөрийнхөө мэрэгжилтэд жаргаж ажиллах гэж байдаг байхгүй. Баярлж. Энийг бол ерөөсөө ганц тулгаж хийдэг юм бол манай анги адяах. Адяа штт. Гоё жаргаж хийя хэдүүлээ. Ерөөсөө тий бид ингээд жоох удаад ингээд кино мөн явахгүй болохоор сайхан натурд явчихад ирэхээс нэг кинонд явчихсан гэл тий. Тэрнээс өөрөө кафрат. Тэрнээс өөрөө кафрчдаг. Ягаад гэхээр нөгөө нэг тэнд байгаа бүх хүмүүс нэг хэлээр ярьдаг байхгүй. Ойлгодог. Маазарч байгаа ч ойлгодог тий. Ингээд тоглоод ингээд гоё бүх юм нь ойлгодог. Бидний нөгөө нэг маазралтыг ингээд энгийн хүмүүс бас авч мэддгүй юм билээ. Яг жинхнэр нь хүлээж байгаа тий. Шууд ойлгоод ингээд. Тэгэхээр жоохон хэцүү. Яг имзэглээд ч тий имзэглээд юм тэгээ дотроо бодох за яана энэ хүн жоохон буруу юм шүү дээ. Би бол шууд уушлахгүй шүү дээ. Уушлаараа ингээд сая ингээд тоглоод ингээд жокер сая маазарчгаар ингээд шууд үлдээгээд авчлаа шүү. Ийм шүү гэхээр зарим хүмүүс ингээд тий яг жинхнээс ингээд хүлээгээд авчдаг. Тий тэгэхээр тэнд байгаа хүмүүс бол маазарч ийн үнээр ч ийн худлаа ярьж ийн маазарч ямар ч хамаагүй маазалгаад инээгээд ингээд тэгэл цонтаг инээлдэл тэнд байхаар ингээд илүү кафт илүү жаргалтай байдаг байхгүй бүр ингээд бүгд сайхан ингээд инээлдээд баг инээлдээд ингээд байж байдаг. Памисах хэдэн жил юу нуусан бэ та? Жил мөлийн хэлбэл одоо хүү амт гайх. Тэр нь удсан. Тэгээд ингээд яриа болгондоо арх байх. Одоо л ууж штэ. Бүх юмдаа нүгээр. Гэтэ нөгөө нэг хүн хэлт цааш чичлэх хичээл те. Архиол өмнөдөл аим штэ яа. Архины амьдралаар яваад үчиж юм бол хэцүү. Одоо яг тэр архиныхаа амьдралаас гарч идэг амар олон залуучууд байна штэ. Амар олон. Би урд нь шилжижсэн одоо ч дахиад хэлье. Энэ арх гэдэг юм чи одоо гадна талаасаа болоод дотгошоогоо ахууруугаа орчоод энэ гэр бүлийнхээ хооронд ингээ арх угаад ингээ саваарад байна. Энийг нөхрүүд хоорондоо хүн нөхдөд эхнэр нь барьцаж угаал. Эхнэр нөхдөд нөхөр нь барьцаж угаал. Арх гэхдээ угаал гэрээ нүү дамууга архины алкашин газар болгоо. хүүхдүүд нь дөрөв хүүхдүүд нь байж штэ. Амар гоохоо. Ахууруугаа орцсон архиталт. тэрийг зүгээр ингээд баяр маяр ингээд анзаараад харалт. Нэх олон баяр. заавал хэрэгтэй. Наадам гэл ингээд сайн харалт тий. Бичнээн 100 жил болоод үтг одоо тэгээд баярлах нэг нь баярлаа тэгэл баяргээл арх угаад. Одоо нөгөө нэг бас нэг арх марха бодооч юм ингээд овоо хэдэн жил болсон болохоор баяр болох тэр нэг төгшөөд идэг. Сууч ингээд айж байгаад идэг. Одоо тоохоо байсан. Айл. Яах юм бэ одоо нэг энэ бол нэг дэлхийд байдаг л юм л байлаа л тэгэл одоо монголчууд арай олон жил байгаад байна. Болчмоор гохгүй тий. Орсч гэсэн юм тохиолдоод амар ууж байгаа одоо болч. Гэтэ бас орсууд суугаад гэж. Америкт бас тэгээд нэг хэсэг тий. Архины давлгаа ингээд одоо нэг хар тамхи мэмх гэх нэг заваа юм ороод. Залуучууд хүүхдүүд бочнуулж маш их байна. Маш их цаашаа. Маш их цаашаа шүү. Эндээ одоо нэр энэ төрцөг шиг юм уу залуучууд маань өөрсдөө
хувь хүн өөрсөд яг өөрөө зүгээр хармаар байгаа байхгүй. Тэр нэг муухай мансуурдаг зүгээр тэр нэг балиар химийн бодис хинт хэрэгтэй юм бэ? Хинт хэрэгтэй. Тийм үстэй. Тэр нэг муухай мансуураад ингээд хинт биш болоод ингээд аа гэж явах хинт хэрэгтэй. Хинт сайхан харагдах юм. Одоо залуу хүмүүс бол юундаа стресс нэг гэж тэрийг штаа гоё байд юм. Яах юм бэ? Гоё эрүүл саруу туханаар эрүүл саруулаараа баярлаад хөгжөөч ингээд цөмлөлтөө гоё байл та. Тэр одоо би ойлгохгүй хинт хэрэгтэй. Тэр газ өмөртэй тэр уушгаа хөлтөм мөрчин. Тэр одоо хинт хэрэгтэй. Яах юм ямар муухай юм. Гэхдээ залуучууд одоо бидрэг бол хамаагүй оюун санаа нь гоё болсон сайн гэдэг. Тэр залуучууд өөрсдөө ойлгох хэрэгтэй шүү дээ. Эцэг гэхээс ийм гоё болж төрөөд ийм гоё болчоод ингээд тийм нэг хогийн юм хэрэглээд эцэг гэхэл хайрлах хэрэгтэй. Хүнд хайргүй байгаа шинжилтэй. Өөрийгөө хайрлахгүй нэгт хоёрт эцэг гэхийгээ хайрлахгүй. Тэнд эцэг гэх шүн унтахгүй байна. Аав нь унтахгүй байна. Ээж нь унтахгүй байна. Би нүдүүд уйлж ийн. Яаж ийн шаналж ийн. Тэнд стресс ийн. Бүх юм явагдчих шүү дээ. Тэгэхгүй л байх хэрэгтэй. Тэгээ би бүгдийг тэгээд ингээд миний хэлснээр болдог ч юм гэж юу ахав тэ. Тэгтээ зүгээр залуучууд дүр ингээд нэг харилцалтай нэг хаад амх гэдэг юм. Би бол ойлгохгүй. Тэгээд хэсэг өөрөө бас замын яг энэ замаар нөрөө мулгуу болохоор шүү дээ. Мулгуу тэнэг үнэхээр мулгуу болохоор энэ зам руу ингэж ороод өөрийнхөө биеэр үзээд тэгээ туулаад гараад ирсэн болохоор би хүмүүст болчихлоо гэж хэлдэг. Энэ аригтлчин ингээд энэ юмд ингээд энэ хард амгцтаар ингээд баймаа тэгээ өнөөдөр нэг олоод очие одоо нэг тачихсаа гэдэг ингээд байгаа явдал чи ерөөсө донтох өвчин байхгүй юу? Донтох өвчин гэдэг дэлхийд даяараа дэлхийн ангаах ухаан хэлжээд шүү дээ. Энэ өвчөө энэ донтох зэрэглэлийн өвчин аригтлт нь бол F10 гэж байгаа юм бүр донтох өвчин донтох зэрэглэлийн өвчин. Тэр хард амх нь одоо F хэдэн ч гэдэг юм те. Ийм өвчин байгаа байхгүй юу? Донтох ингээд кофенд ингээд баа кофе уудаг донтох өвчин шүү дээ. Зүрхнүүдээ ингээд донтох өвчин шүү дээ. Баан иддэг ингээд таргалтайгаа тэмцэж чадахгүй иддэг хүн бас идэлтийн донтох байхгүй юу? Хүн чинь өөрөө донтох юм өвчин маш амархан авдаг. Заавал биеэр тулах хэрэгтэй гэж үү гэдэг шиг те. Тийм ингээд нэг энд нэг эргүү мал нь биеэрээ туулаад үдцсэн болоо ингээд намайг хараад энэ нөхөр туулаад үдцсэн юм байна. Хэрэггүй гэж байгаа нь болчихидоо гэдэг нь ойлгодог хүн бол ингийн жишээ шүү дээ. Ингээд ойлгох юм байна. Хэрэггүй байна. Энэ аригтлалт нь хар тамхи гэдэг нь зүгээр л энэ нөгөө хүүхдийн болон ээж чинь нулимс шүү дээ. Зовлонгийн нулимс ахгүй юу? Тэнд өөрөө гоё байж болно. Чамайг хүрээлж байгаа бүх хүмүүс тэнд зовж шаналж зовлон уйлж байгаа шүү дээ. Хүүгээ аригчин болоод явцсан ээж бол миний бүхс муухай гэж бүхсөө уурж хайдгүй шүү адилхан шүү. Бид нар нэг л эрэхтэн шүү тэр хүнээс савнаас төрсөн. Тэр хүнтэй амин хүн холбоотой байхгүй. Тэр ямар их шаналж байна. Тэрэнд дор зодоод уйлуулсан дээрээ гэдэг бараг л үнэн шүү. Одоо яг тийм зовлонг өөрөө мэддэг байхгүй би мэдэрдэг. Тэмээд мэдэрдэг байхгүй. Надад энэ тохиолдоод байгаа кейс байгаа байхгүй надад. Тийм болохоор би ингээд шүсөөчүүлээд ойрлоод байгаа. Уучлаарай тий. Хэцүү. За тэгээд яг ч хоёр бит ойлоос ягваа ёстой энд тийм юм ярьж байна те. Ягваа сайхан. Манай угаасаа л ер нь иймэрхүү байт юм байна. Тэгтээ зүгээр яг өөрийнхөө өнцгөөс хараад өөрийнхөө үзэл бодлыг л ярьж байгаа шүү. Тэгээд дараа нэг жоох ингээд янз янзын доор нь ингээд нөгөө комент айгүй одоо янз янзын сонин сөрөг комментууд одоо ингээд хуучин уншдаг байсан. Одоо л бүр уншгаач байсан. Ягаад гэвэл тэрэнд угаасаа хэрэггүй шүү. Тилтерхийн нэмэргээд тийм. Тэгэхээр зүгээр бас нэг юм ингээд ийм юмдаас соёлтой жоохоо соёлтой болчих болоо юм л та тийм ээ. Нэвтрүүлгийн ивент тэгч Sweet Traces компани Sweet брендийн бүтээгдэхүүнүүд бас таныг дайлмаар байна хаа. Чанаас чи мэдэн шүү дээ. Хайрцгаар навчирч төгсөн шүү дээ тийм. Би зүгээр ингээд таньдагдаа энэ подкаст ороогүй шүү зүгээр тийм. Дүү маань ингээд санал тавиад ирж байгаа. Тэгээд би энэ Sweet-ийг бол угаасаа өөрөө рекламдж ирсэн мэднэ. Өөрөө хэрглэж үтсэн бас л хэлий хэрглэж үтсэн болохоор шууд рекламдчихъя. Гой. Манай хүмүүс бол энэ бүр чипсэнд нь үнэхээр дуртай. Үнэхээр гоё чипстэй шүү. Үнэхээр гоё. Чипсэн ч гоё, компотнууд нь ч гоё. Энэ нөгөө нэг яг жимсээрээ байдаг компотнууд болохоор сахар. Тэ?
Жимсний сахараар идэх те. Тэг жимсний сахараараа байдаг тий. За бас та бас ер нь сайн мэдээлэл авцсан байгаа юм шүү дээ. Энэ үү? Тийм компот моводны талаар бол Гэхдээ энэ чи би нөгөө нэг авсан штэ. үнтэй. Ингээд дотор нь ингээд байсан. Тэгээ энэ чи мэдээж хэрглэж байгаа юм шиг эхнэр маань нөгөө сахартай болохоор хэрэгж болох юм уу юу гэж бодоод ингээд үдийн уншаад тий. Танаа дээр угаасаа танаа пэйж дээр вэж гэдэг шүү дээ. Райс ингээд пэйж дээр ингээд ороод ингээд ингээд идэж болох юм байна. Бага хэмжээгээр сахартай юм бол тий. Энэ чипсийн бол манай хөлтөд одоо ч нэг хийж иддэг. Яг өдөр болго идүүлдэг тий. Эсвэл нөгөө донт хэлбэр болно шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд хоёлаахаа ярианаас одоо үе рүү нэг орё. За Яг хоо одоо өнгөрсөн юм яриад явах те бас. тийм. Ер нь нөгөө хүмүүс хэлдэг штэ. Ирээдүй бол өнгөрсөн үе гэж байхгүй. Өдрөл гэж байна. Өдрөл гэж. Тийм болохоор зүгээр залуучуудаа л хэлмээр байна. Хичээгээрээ гэж хэлмээр байна тий. Хичээгээрээ бүх юмд хичээгээрээ арх битгий угаараа хар тамхи битгий зараа эцэг хийхээ санааг битгий зоогоороо хичээгээрээ залуусаа хичээгээрээ орнууд ямар гоё болж байна. Яг л тэдтэй адилхан болно шүү дээ манай. Хүн юм туулаад явж байгаа гэж бодож байгаа юм. Энэ тэ замын төгсөл гэсэн зөвхөн Монголд байхгүй биш шүү дээ. Бүхэл оронд байгаа. Бүхэл оронд болдог бах. Тийм болохоор залуусаа хичээгээрээ бид ч гэсэн бидний үеийнхэн ч маш их хичээж ирсэн шүү. Хичээгээрээ л гэжлээ. Тэ. За. Юу одоо памписах барилгын лим хийгээд тах шүү байна. Өө тий. Тэгэж л харж байна би. Тий нэрэ мартцсан сууж шít. Гоё байна. Гоё асуудал зүйлээ. Энэ сарын 9 сарын 5-6-нд манай Grand Dream Construction маань 5 жилийн болж байгаа юм. Энэ барилга маань одоо ингэж явж байгаа 5 жил болох хугацаанд маш олон том төслүүд хийжээ тий. Одоо ингээл Dream Series гэдэг ахыхын маркетинг хийгээд байгаа борлуулад байгаа энэ хотхон маань болохоор одоо ингээд C блок үлдээд ингээд яг цаг хугацаанд өгч байгаа байхгүй. Манай юу өрөө үг айгүй гоё штэ. Тийм сахилга бат цаг хугацаа гэдэг өрөөтэй. Тий. Сахилга бат цаг хугацаа гэдэг өрөөтэй. Тэгэхээр айгүй гоё өрөө. Би энэ өрөөг нь бас сонсчод ямар гоё юм бэ. Зүгээр манай монголчуудад бол сахилга бат гэдэг юм маш их хэрэгтэй шүү. Маш хэрэгтэй. Гэж хэлмээр байгаа. Цагаа барихаас хавлаа тий. Би ч өөрөө нөгөө урд мэддгүү цаг магаас хоцроод ингэж явдаг гэсэн. Одоо нөгөө юмд нэг жоохон хариуцлагатай нөгөө эрүүл сарууд явахлаа ч хүмүүнд хариуцлагатай болж эхэлт юм байна л да. Нэг эрүүл сарууд оюун ухаан гэдэг юм. Энэ хүн заавал тий цагтаа байх хэрэгтэй. Багш маань хүртэл хэлдэг. Цагт заавал. За гэсэн бол юу тань гэхээр цагаа барихаас эхэлнэ миний хөө. За шууд танаас ингэ асууж яг энэ өмнөд одоо Монголын барилгын компаниуд гэлтгүү бас тэндээс захиалж байгаа захиалагчид маш их байраа хүлээж байгаа. Бүр жил давнаад 2 жил давнаад хүлээсэн газрууд бас байгаа. 2 жил харин гайгүй байна. Гайгүй байна уу? Гайгүй одоо 4 жил 5 жил хүлээж байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Ирэл ярьдаг надад зовлонгоо дахиад шинээр байж захиалж байна. Яах вэ? Одоо яах ёстой вэ? Танаад одоо ингэ захиалаад яах ёстой вэ гэдэг. Бид нар нөгөө нэг нүдэн дээр нь харуулдаг шүү дээ. Энэ барилга баригдаж гин үү? Баригдаж гин. Хүмүүс нь ажиллаа хийж гин үү? Хийж гин. Би танарт нэг юм хэлээ боршуура бариад дээр нэг үгийг харуулдаг байхгүй юу? Сахилгават цаг хугацаа. Бид нар яг эндээ баригдаж явдаг. Шууд асууж өгдөг л танах яг хугацаанд орт юм. Орцсон болоод хүмүүсээ сая орцсон. Манай 6 сая хүмүүсээ оруулаад амьдэрч гин үү? Амьдэрч шүү дээ. Эхний бол блокуд нь орцсон. Яг хугацаанд. Яг хугацаанд шүү. Манайх яг зүгээр би маркетинг нэг удирлын өмнө татаад хэлцээ. Тэрнээс бол яг барилга явагдах хугацаа маань яг юунд орсон байхгүй. Би тэгтээ өөрөө өөрсдөө бүгдэнд нь хэлсэн. Ийм юм болж байгаа шүү гэдгийг бүгдийг нь хэлсэн тийм. Одоо байранд орсон хүмүүс маш гоё биш, жаргалтай биш. Цаг хугацаанд орсон. Маань бат бөх байна уу? Бат бөх байна. Тэ? Барилгын яг стандарт юу гэж дууссан бүх стандартыг хангасан барилга. 3 дугаар ороод баригдсан байна. Металл
асаатай басаатай. Одоо нэг гоё барилга гэж яриад байдаг шүү дээ тий. Одоо ингээд хүн хоёр зайсангийн барилгууд их гоё мөн. Тэр чинь 3 дугаар бол энд хүрээд ирлээ байна. Том лоббитэй чулуу хантай. Тийш металл садаг айгүйх ашиглаад манайха одоо ойлгож эхэлж байгаа шүү. Тий одоо нөгөө яг нөгөө олон жоохон буруу юм хийгээд ирсэн болохоор өөдгөө горыг амарч байгаа шүү дээ. Ойрхон хямдхан бараагаар хүндхэн бороо оронгууд гадна л нуурсчдаг, үер давтчдаг гэл эхэлж байгаа хгүй. Сайн нэг машин дэлбэрэхэд бас ялаа. Тий тэгэл ингээд энэ асуудлаас юм болоод ер нь стандартаад байгаа тий дэлхийн стандартад дэлхийн жишгээд байгаа гэдэг. Ингээд бүх юм чинь дэлхийн жишгтэй болоод ирэхээр хүмүүс манай хамгийн эхний төсөл маань нөгөө Баянзүрх дүүргийн хойдол баригдсан төсөл байхгүй юу? Тэр маань яг коронавигийн үед баригдсан болохоор хүмүүс айгүй итгээг байхгүй энэ байрлал болохгүй тий босхгүй. Тэгэхэд манай захирлууд болон манай ажлын хамт олон зүтгэж жагаад босгоцсон. Яг цаг хугацаанд босгосон болохоор манад одоо хүмүүс тийм амар итгэдэг болсон юм. Энийхээ суурнаас бас итгэхгүй гоос. Одоо манай баригдж байгаа ши болок гэхэд баг дуусчих шүү дээ. Захиалагч наваа дуусчих. Бараг байруулдаг. Ер нь ахын энэ чинь далимдуулаа тий. Ажлын хамт олон баяр хүргэчихдэгхөө. Болно. За тий. Dream Construction-ийн хамт олондоо аз жаргал эрүүлэх хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Бид чадсан шүү. Баярлалаа найзуудаа. Та бүхэн бол жинхэнэ хамт олон шиг хамт олон шүү. Хамт олноороо бахархдаг. Үнэхээр бахархдаг гоё штэ. Барилгын яриа дуусах багт хамт олондоо бид үргэ явчих. Тий. За би яха бас барилгын тал дээр асуух юмнууд байна. Барилгын компанид би бас өөрөө ажиллаж исэн юм болохоор ингээд ийм асуудлууд байдаг л да. Одоо бид нэр захиалагчнаас нэг 20%, 30% урьдчилан авдаг тий. За нэг 20 сая, 30 сая төгрөг авдаг. Энэ маань өөрөө барилга барихад хаанаа ч хүрдвэ гэдэг асуудлыг бүгд мэдчих тий. Тэгвэл таны хараад байгаагаар барилгын компани яг таны үнцгтэр барилгын компанид гэж захиалагч нэг яагаад удаагаад байгаа юм гэж таард юм бол бусад компаниуд. За танаа бол яг асуудал ордог юм байна. Бусад компаниуд яагаад удаагаад байгаа юм бол. За жил байж болж байна. 2 жил, 5 жил чод өгсөн юм бэ те. Энэ нэг цаад хүмүүс нь л байдаг баг. Янз. Зүгээр яг ингээд энэ барилгын компаниудын ингээд бариад иж болдог юм. Цаан зүгээр янзаар л ярьдаг те. Бас мөнгө угаалт явж идэг гэдэг. Зарим нь болохоор байрныхаа мөнгийг идчихсэн те. Тэгээд дахиад өөр хөрөнгө оруулалт босгох гээд гүгээд идэг. Тэгээ нэг бол ингээд байраа давхар өөр хүмүүс зарцсан. Тийм шүүх хурлуудад зөндөө болж байгаа. Тэр үлстэй цэвэр зайлшгүй юм биш үү? Зөндөө тийм. Тэгээд зарим нь одоо яагаад удаад идэх юм бүүм одоо тийм л баха. Тэгэхээр нөгөө нэг манай компани захирлууч юм өдөрлгүүд болохоор яг санхүүгийн тал дээр айгуу тийм сахилга баттай байдаг хүмүүс аахгүй юу? Маш хатуу сахилга баттай байдаг. Тийм болохоор манай энэ компани ингэж оршиндогтоод ингээд хурдан яг нөгөө нэг юуныхаа тий суугчтай ингээд өөртөө итгэж хүлээсэн үйлчлүүлэгчтэй дор нөгөөд байгаа гэж боддог. Тэгээ манай ерөнхий захирлч өөрөө хар багаас нөгөө 8 хийсэн бизнесмен эмэгтэй байдаг. Тэгэхээр өөрөө айгуу тийм чанга сахилга баттай хүн болохоор энэ компани цаашаа явдаг. Суугчдынхаа ч гэсэн тий хүмүүстэй сэтгэлд нийцүүлсэн юм хийдэг. Тэрнээсээ дахнууд тийм дотор нь ороод мөнгө санхүү юм байт тэр нь юу ч мэддэггүй. Тэр нь ч амар байдаг. Тэгээ надаас бол янз юм гойдг өгшөө ингээд ийм хар шалын хийх гэсэн ч гэдэг өгшөө энэ ийм замаас ингээд хийгээд одоо хиймээ эсвэл лефтийн хийж гэдэг юм гаднaalын басаадыг шилэн юунуудын те дээврийн хий нөгөө доод нөгөө нэг ирзэнэн шалын хий доод гаражийн ч гэдэг юм уу найзууд бол тийм барилгын найзууд ч юм уу санал тавьдаг хүмүүс зөндөө байдаг би шууд хэлдэг. Үгүй би мэдх юм байхгүй би. Наад миний оролцох юм бол энэ биш. Миний оролцох юм бол юу гэхээр компани маркетингийн сайх, маркетинг борлуулах, зарах те манай компани мэдээж бус компаниудаа бас нэг те онцлог юм байгаа штэ. Тэр онцлог юм нь юу юм? Тэрийгэ барьж авах. Тэ барьж авч рекламаа зүг их. Яг би яг зүгээр рил юм хийдгэлтэй шүү те. Өөрөөсөө уцаар рил хийдэг болохоор шүү. Бага байдаг процесс шүү. Тий. Бага процесс шууд боддоор нь үзүүлдэг. Тэр намар байдаг хгүй хүмүүс. Одоо хүмүүс ч нөгөө бодит юм их хүсээд байдаг болчихсон. Тэр нөгөө ирээд үзээ. Би шууд хэлдэг.
Надруу яриад ирээд үзээ ямар ямар обойгоор хийсэн, ямар баркад шахсан, ямар вакуум цонх хийсэн ирээд үз, ямар хаалт Ямар басаад ийсэн тий ямар басаад ийсэн ирээд үзэлтэй та нар үзнийхээ дараа яар. Гэтэ нөгөө олон дотор мэдээж муу юм явж идэг чи тэгээд янз янзын хүмүүс ялангуяа барилгын салбарыг дагаж заавал нэг муу юм байж тэр ямар шаардлага байд юм бол гэж би бодоод байхгүй. Нэг бол өөр компаниуд мөнгө өгөөд юм яриулдаг юм уу ч гэж хаяа харт гэж инээд. Гэтэ яг зүгээр тэгээ кайф аваа сурч юм шиг алтаач л. Тэгээд тэнд нь жижигэн л хайдаг. Яг тэрнээс ингээд хүмүүс стресстэй гэдэг манай зарим ажлынхан те наад ч асуудал шиг. Ямар ч ах нь ягаад энэ тоохоо болчих гэхээр ахын боссны дор зүгээр шүү дээ. Хэлэхгүйгээр хэлдэг шүү дахин. Тэрийг хайчихгүй дөө. Тийм одоо тэгээ сурчтэй баг. Бамбис би бас нэг юм асуумаар. Улаанбаатар утаатай гэж яриад идэх те. За би ихлэ танаас сууч над тус тохиолдсон кейс болохоор өөрсдөө утаануудаа амьдрахыг одоо байранд орохыг амьдрахыг хүсдэг мөртлөө за нэг одоо жишээ танах бол дахин төлөлч шүү дээ тийм үү. Тэнгүүд нэг очоод за та надад газар өгчөө. Би наадах чинь сайхан байр болгоо танд үгүй. Тэ? Танд 3 өрөө байр болгоод үгүй, 4 өрөө байр болгоод үгүй. Гингүүд манайха яаж хүлээж авдаг бэл. Шүү дээ. Ямар асуултсан ч. Ах нь бас тийм яг нэг газар чөлөөлт бол нэм дахин төлөлт юм хийдэг. Тэг ингээд зүгээр л хашаа байсан ч гэдэг юм ингээд энэ тэндээ ингээд байшин болгоод ингээд хотоо цэвэрхэн болгоё тий. Ингээд байр өгье гэхээр амар өндөр өртөнд нэгтгэн шүү. Амар шүү. Хүний санаанд оромгүй юм нэгдэг. Барилгын компаниуд яг бизнес хийж байгаа юм шиг мөнгөний ашиг хийдэг. Гэхдээ тийм амар мөнгө нөхөж тэр хүмүүс гайхаад байдаг адилхан бизнес хийдэг тий. Зөндөө олон барилгын компаниуд байна. Мотон ойлноос салгаад үгүй гэж шүү дээ тий. Дүүс тэр мотон ойл тэр хөрсөн шингэсэн байгаа хүмүүс нөгөө нэг утаа гэж яриад тах шүүгээ. Утаа яах вэ? Нүдэн чи ил харагдаж байгаа. Тэр газар дээр хөрс бохирдно гэдэг чи яа. Зүгээр л худлаа ярьж байгаа юм биш шүү мэндөө. Ингээд та бол зүгээр бааш шээсээр амьсгалаад явж идэг. Үнэн шүү. Тэнд гიშгсэн бааш хүүхдүүд яагаад ингээд ханаа томуу те удаанаас гадна энэ хөрсний бохирдол ууж байгаа ус унд. Тийм шүү дээ. Бидний бөөн бактери бөөн яг энийг цэвэрлээд ингээ гэхээр мөн нэхэл ойлгохгүй. Яг тэр хүн өөрийнх нь хувийн өмчлөхөөр хэдэн мянга өөрийнх нь дурал бахад гэж хэлсэн ч дурна л та тий. Тэгтээ бас нэг хүн Монгол хүн ер нь жоох нэг багцаатай баймаар байгаа юм тий. Цаанаас нь улсаас гаргаад өгсөн үн байна тийм шүү дээ. Тэр үнийг даблдаж өгöd байгаа байхгүй. За энэ үнийг ингээ танд одоо үнэлсэн үнийг даблдж байгаа шүү дээ. Бараг даблж байгаа байхгүй. За танд тэдэн өрөө байр тий. Та газраа ингэж үнэлж байгаа юм бол бид нар байраа танд хямдруулад тий. Одоо метр квадратын 5 сая гэж байгаа бол бид нар танд 4 сая 500 болгоод энэ юугаа болгоод ингээд өгөө. Тэгэхээр бэлэн мөнгө тим бид нар хүсэл биелүүлэгч биш байхгүй юу? Тийм шүү дээ. Адилхан амьдрах гэж яаж байгаа хүмүүс. Тэгээд нэг хоёр дахь юм бол эн чинь бас хүсэл сонирхолтой яваад байгаа юм шиг. Улаанбаатар хотоо бас гоё болгочих гэсэн яг унган Улаанбаатар хотын хүмүүс байхгүй юу? Тэгээд тэр нөгөө нэг зайсанд нь нэг л гоё тийм Американ скул те Кембрижийн тийм системтэй тийм сургууль байгаад ягаад манай нэгдүгээр орлын хадилт байж чаддгийг 3 дугаар орлын эцээр тийм мөрөөд шүү дээ. Бид нар залууч бид нар хүүхдүүдэд тийм юм явуулмаар шүү дээ. Өөрөө тэндэл өссөн юм чи те. Тийм тэгмээр байгаа байхгүй би бас. Тэгээ найзууд тэнд байгаа тийм те одоо ингээд удирдлагууч гэдэг юм ингээд инженерүүд бүгдээрээ тийм хүсэж байгаа. Тийм болохыг хүсэж байгаа байхгүй. Тэнтэн жоохон тусалдаа ч юм бидний хүсэл сонирхлыг бид тэр хүмүүсийн хүсэл сонирхлыг бид нар сонсож штэ. Танд юу хэрэгтэй байна? Тийм хитэрчж байгаа байхгүй. 100% байлаа гэхэд шууд 105, 120, 125 бид нар тэр хүсэл биелүүлж гарч чадахгүй. Бид нар 100% тулгаад өгөө. Бистэ энийг бас яалчгүй асуумаар санагдсан юм аа. Энийг нөгөө барилгын хүмүүс л ойлгох байхгүй. Барилгын хүмүүс бол өөрсдөө маркетинг гэдэг хүмүүс те бас газар ингээд төлөвлөлт янз юм оролцдог хүмүүс л энийг ойлгоно. Тэрнээс зүгээр ингээд байр авах гэдэг юм. Эсвэл тэнд өөрийнхөө газрыг үнд хүргэж зарах гэдэг хүмүүсүүд бидний үдээ салаач өгөө суучдаг. Маа юу нэрээ та солиорнэд гоцнэд те ярихгүй энэ те.
Тэгсэн мөртлөө өөрсдөө стресстэй Гэхдээ яг гана зүгээр гэж. ингээ бүгдээрээ тийм биш шүү. Бас нэг тал те. Бүх хүмүүс тийм биш. Бас сайхан гоё хүлээж аваад эндээсээ сатъя. Окей. Танах хэдүүрөө бай санал болгож байгаа инглээ. Тийм дүү жоохон нэмээд ингээд ингэчгээ. Эсвэл манайх ингээд өгөө. Гараж олцуудаад нэг өрөө барай ингээд. Болж ин тэгээ бид нар хэдэн сар хүлээх вэ? Бид нар танд яг тэдэн сар гэж бүр юм ус хугацааны амлалт өгөхгүй. Бид нар байр хизээ орно яг тэндээ өгнө гэд гэрээгээд яг тэр сард нь оруулж чаддаг да баярлаад байна. Одоо тэнд байранд ороод одоо ингээд гадаа бисэдгэн суугаад сууж байгаа эмээ өвөнөр ах ихснэр зөндөө байж хараад инээдэг байр толгоод сайн уу минийх айлсан сайн уу? Сайн. Яагаад вэ гэхээр би тэр хүнтэй ачаа байсан нөхд нь орон суусан халуус те. Харнаас нь халуус гойдог юм арай нэг хай ав тухтаа болгоод өгч байгаа хгүй. Үүдээ гарч даар ингээд гал түлэн ингээд бас нэг те ингээд гоё байдаг тийм хүмүүс. Надаа одоо бол байрныхаа гадуур явж байхад аз жаргал мэдэрдэг байхгүй юу? Кайф мэдэрдэг. Тэнд байгаа бүх хүмүүс сайн уу гэдэг. Бас яг нөгөө өөрөө жүжигчин ч гэсэн дээр нь ингээд ахаар за энэ хүн энэ компанид ажилладаг цаг хугацаанд оруулсан сайхан юмд оруулаад өгдөө шүү гэдэгтээ сайн уу гэж мэддэг гэж байгаа тий. Би бас давхар нэмээд хэлчих юм нахаа. Хаашаашаа 2 алхам газраа 500 сая 300 сая тий. Янз бүрийн юмнууд Саялчин бол одоо багтчихад байгаа шүү дээ. Бум болгох чад. Бум ярддаг хүмүүс зөндөө байна. Манайхаа бид нар одоо яг танаа гэрт хүрээгүй ч гэж магадгүй те. Бидний эргэн тойронд одоо ингээд дахин төлөлтүүд маш их явнаа ирэх он жилүүдэд. Тийм болохоор хаашаашаа 2 алхам газраа манайхаа бити тийм үн нилээрээ. Тийм үн хилүүл хизээж барилгын компани гэхэр л нэг даад авшгүй баятан тэрбумтэн гэж бодоод идэг юм шиг байна. Үгүй адилхан л те. Нэг хүнээс авсан 20 сая 30 сая төгрөгөөр энэ барилгын нэг давхрыг зутгах гад ингээд ядж байгаа л хүмүүс байгаа. Тийм болохоор те манай гоё авах гээхийн ухаантай хандаад энэ утаанаасаа энэ төвжирлээс янз бүрийн салмаар байгаа бол энэ дахин төлөлтөнд манайхан бас гоё эерэг хандаарай гэж би бас хэлмээр байгаа. Тэгээд бас нэг үний асуудал явагдаад байгаа юм да. Тэгээ ингээд сарын өмнө танах тэд байсан байж одоо ягаар яа болдгийг гэж зарим хүмүүс нь тэгэж сууд. Тэр чинь битээ. За та одоос яг ойлгохгүй байгаа юмс тайлбарлаад өгч надад. Энэ би бол маш сайн ойлгочих шүү. Энэ болохоор нэг халуун хүйт ус маань ашиглалтанд ороод ингээд явж гин манайх тогоо явж гин. Хоёр дахь юм бол нөгөө нэг одоо бид импортоор оруулж ирэхдээ ингээд цемент ч гэдэг юм те яг Монголоос авахыг л хичээдэг л те. Тэгээд арматур гэж жишээ нь тийм үстэй. Одоо хятадаас орж иж байгаа хамгийн сайн арматурыг хэрэгжилж байгаа чинь арматур чи үнэн нэмэгдээд ороод ирдэг. Блок нь үнэн нэмэгдээд ороод ирдэг тий. Тэнд одоо усны үн чинь нэмэгдээд ороод ирдэг. Дагалдах материалууд нэмэгдээд ороод ирдэг. Бүх дагалдах материалууд чинь ингээд нэмэгдээд ороод ирэхээр бид нар метр квадраттай жиндэж хит их нэмдгүү. Зүгээр худлаа ярьж байгаа юм биш шүү. Манай барилга дээр очиод манай барилгын үнийг асуугаад хажуудлынх нэг километрийн цаана байгаа ч гэдэг юм уу тийм барилгуудынхаа үнийг асуугаад үзээрэй. Ер нь адилхан юмар баригдаж байгаагийн асуугаад үзээрэй. Манайх хямдхан байгаа шүү. Шууд үнийг хэлчих юм. Ягаад гэвэл энэ нөгөө нэг дан бидний үеийн залуусууд те манай одоо компани удирдлагууд бидний үеийн залуус шүү. Тэд нар маань үний хөөргөлийг бас барихыг хичээж байгаа. Өөртөө нөгөө нэг тэндээс нөгөө нэг доороос цолонгоос те мөнгө олох ямар хэцүү те яг хэдэн дөрөв тутаа байр авахд ямар хэцүү тэгээ байрны үнэсгээр ямар хэцүү вэ гэдгийг ойлгодог яг нэг ойлгодог хүмүүс болохоор яг тэнд нэг арт түмэнтэй хамт байна л гэсэн үг шүү дээ. Тэртээ зориулж ингэж үнийн барьж байгаа. Үнэхээр хэцүү өөртөө алдагдлалд ороод ирэн гот нь юугаар нэмж ингэж юугаар балансаа тэнцвүүлж барьдаг баг. Тийм ээ. За эсвэл подкаст явуулсан манай метраж хаа нэг цаг л байдаг байна. Тэгээд яг хоёул бүр цагаад авцсан явж байгаа. Тэгээд яг би зочин болгоноос асуух юм аха. Хэрвээ подкастт орохдоо нэг за би нэг ийм юм ярина да. Эсвэл нэг ийм юм ярьчих юмсан да гэсэн ч юм уу те. Тиймэрхүү бодолтой ирсэн бол тэр боломжийг нь олох тийм. Тийм бодлого ирсэн бол хоёулын нэвтрүүлгээ дуусгаж болж байна те. Тий. Ах нь одоо ямар юм юуг нь бодох вэ? Тийм ярина гэдэг. Угаасаа нэг тийм яриад их юм байхгүй. Зүгээр л ганцхан хэлэх юм бол монголчуудаа хичээгээрээ л гэжлээ. Тий. Өдөр бол хад жаргалтай байгаараа хичээгээрээ үний тий бодож байгаа бодлогоо эерэг болгоорой. Бүх юмнууд чинь тийм муухай байдгүй шүү. Бүх юм харсан үзэг чинь тийм муухай талаас нь битээ өнцгөр хараарай. Дандаа сайн сайхан гоё байхыг хичээгээрээ. Ягаад гэвэл би ингээд өөрөө гоё болчиход тэгээд байгаа юм биш шүү. Ер нь ингээд та бүгдээрээ тийм сайхан болчихвол бүгдээрээ л гоё байх тийм. Дотроо нөгөө амар амгалан болоод байвал бүтэн сайхан болоо гэдэг шиг тий. Тэгэхээр хичээгээрээ залуусаа хичээгээрээ
хор зуршлаас, архинаас, тамхинаас хол яваараа, бүр хол яваараа. Ээжийнхаа нулимсыг битгий бараараа, аавынхаа сэтгэлийг битгий өвтгөөрөө залуусаа. Тэгэхээр Монгол залуучууд нь ухаантай гоё. Зүгээр л жишээ хэлэхэд юм өстэй дэлхийд айкуугаараа тэргүүлж гин үү те тэргүүлж дэлхийд штэ тэгээд эмэгтэйчүүд цагсан бүгээр яаж юм. Тийм зүгээр ингээд бид нар ингээд эвтэй хүчтэй би бинтгээд харах өнцгөөгөө өөрчлөө те бүхэн сайхан байвал бүгд сайхан. Хэцүү юм би хэцүү цаг үе тоолно бүгдээр яг адилхан шүү бид нар хүмүүс бүгдээрээ хэцүү цаг үе бүх өөртөө тохирсон зовлонгоо идлээ те жаргалаа идлээ явж байгаа. Тийм болохоор хэдүүлээ сайхан амар амгалан байгаарай л гэж хэлээ да. За SV подкастын 2 дугаар жилийн 11 дахь дугаар за битүүрлэл яг л сайхан биенийхээ үзэл бодлыг ярьсангаа битүүр буруу ч үеж олон зөв ч үеж олон гэхдээ та бүхэн бас шүүх аль байхгүй. Тэгээд энэ дугаарыг энэ үрээд өндөрлж байна. Тэгээд бид нартай хамтарч ажилладаг SV Dresses компани хамт олонд баярлалаа. Тэгээд битүүрлийн төгсөл манайх гарын бэлгээ өгдөг байгаа. За бэлгтэй юм уу? Бэлгтэй. Юу, Памбидас манай будааг юу самсч үзег үлээ. Тий. За би нөгөө будаагаа өгнө. Манайх ч яг будааг болцсон юм шээ хотлаа. Ер нь будааны хэрэглээ юу манайх? Ер нь будааны хэрэглээ дайжгүй шүү манайх. Манай тэг хүүхдүүд бол будаад иддэг. Одоо нэг гурил иддэг болсон. Тэг би болохоор өөрөө нэг гурил иддэг. Тийм үү. Гэртээ ганцаараа л гурил иддэг. Тийм. Би чинь амттай юмны дайсан шүү дээ. Нөгөө торт иддэг ш. Манай бүх найзууд мэднэ намайг. Тортны мангас шидэг. Торт нь аюу дуртай. Торт нь дуртай. За, ямц гэргийдээ таадаг бол авчичгээрээ SV брэндийн SV Rice гэх будаа байгаа. За тэгээд яг хятадын Хайланжин муужаас ирдэг. За яг Japanese сортын жилдээ нэг л удаа одоо тарж ургуулдаг юм будаа байгаа. Тэгээд энийг бас та их нэртэй гэргийдээ өгөөд танаас гэр бүлийн цаашдаа хэрэглээ болоосоо гэж хүсэж байна. За тэгээд за цаадлууд нь л танаа хүүхдүүдийн юмнууд байна да. Манай одоо SV брэндийн компот байна. За одоо энэ хөөсөн чихэр байна. За мөн пампан чипс зэрэг бүтээгдэхүүнүүд орсон байна. Тэгээд би яхаа бас нэг юм 37 дээрээ л дахиад хэлчихэ. Энэ уут нь шүү дээ. Байхаа. Энэ уут нь бас өглөө болгоно нөгөө нэг талах сүүндээ гардаг уут нь байгаасаа гэж. Би уутыг хараад үзсэн. Ямар гоё уут вэ гэж одоо. Тэгээ өглөө болгон гоё талах сүүндээ гардаг уут нь байгаасаа. Гэж өрөөгөөд өгдөө шүү тий. За тэгээд энэ удаагийн дугаард хүрэлцэн ирсэнд баярлалаа. Урилга бүлээн авч оролцсонд баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал, урлаг. За одоо дээрэс нь сайхан бүтээн байгуулалттай барилгын ажилтнанд бүх зүйлд нь өндрөөс өндөр дамжилт хүсье. За баярлалаа мэдүү. Дүүгээсэн мэдэндээ урлагт хайртай залуу. Яваад идэг. Тэгээд чи аль руу бас хэлчихсэн. Би ингээд барилгын ажиллаар мундагаар мэндөө одоо та нарын үе ирж байгаа. Та нар гэсэн маш гоё байх хэрэгтэй. Чи мэдүү бол айгу мундаг урам нь хугарсан ингээд цаашаа яваад идэг. Юмд тэ нөгөө нэг хариуцлагатай байна, юм тууштай байна гэдэг айгу гоё чанар шүү. Дүүдээсэн баяр хүргэе. За баярлалаа. Тууштай байгаарай. За. За баяртай манайхаа.
Ингээд миний эснэр болдог ч юм гэж юу ахав.